өнгөрсөн 7 дугаар сарын тэмцээнд бол Маяг Ширийн 6-д бичигдсэн нь одоогоор хамгийн дээд хүрсэн хамгийн дээд шансаар байгаа. Тэгээд эндээс илүү бас дэшээ явж баригдах бүрэн боломжтой юм бүх. За метр 81 см 91 см бас дээд зэндааны нуруулаг бүхчүүдийн нэгт бас тооцогдно. За өнөөдрийн сүүлийн онцлог харлын төвд байгаа барилдаанууд. Тэгээ өнөөдрийн Кюшү арал дээр байдаг тийм ээ мужуудын бүхчүүдээс бас яг ярилцлага авч байгаа юм байна. Энэ тэмцээн дээр бас яаж барилдах вэ гэж. За Готошоуги Озеки бол Фукуока Янагигава гэж хотын бүх юм байна. Тэгээд хичээж барилднаа гэж. За Йошиказе бол түрүүн бид бас ярьж байсан тийм ээ. Оита мужийн бүх тэгээ одоо манай нутгаас манай мужаас фэнүүд манай үзэх гэж ирэх байхаа. Тэгээ би хамаг чаддаг бүх одоо зүйлээ гаргаж барилднаа гэж. За хоёр хүнээр хоорондоо нас тарсан байгаа. За хоёулаа өдөг шараадаг буюу бас тэр хоёр бүхэн хувьд бол их чухал барилдаа. За Йошиказе бол одоо өөрийнхөө энэ амжилтаа сайхан барилдаж байгаа, давж байгаа энэ даваануудыг тийм ээ үргэлжлүүлэх ийм бодолтой байгаа. Готошоугийн хувьд бол төрүүлэх өрсөлдөөнд бол үлдэж сайн барилдахын тулд өнөөдрийн барилдаан бол бас чухал. Өнгөрсөн сарын тэмцээнд бол Йошиказе давсан байгаа Готошоугийн хүүг. さあ正面は師匠の小車さんですけれども、吉風としてやはり先場所のような相撲が一番いいわけですか。そうですね。やっぱり立ち合いの琴奨菊の当たりをですね。За хэдийгээр 2 өдрийн барилдаан дөнгөж 2 өдрийн барилдаан болоод байгаа ч гэсэн за Yokozuna Kakuru, за Озеки, Кисэнэ Сато нар бол унчаад байгаа шүү дээ. За Yokozuna хармаа хүчээ бас. Yokozuna хармаа хүчээ бас унчаад байгаа. Уг нь бол 3 авраг, за 4 Озеки бүгдээрээ та зэрэг нэгэн зэрэг барилж байгаа ийм сайхан тэмцээн болж байгаа. Хэдий ч бас эхний өдрүүдэд бас аврагууд, за Озеки цолтнууд бас унчаад байгаа. どうしても立ち合いでね、負けてしまったり、下から、起こされるようなことがあれば、やはり自分の状態が浮いてしまいますから、まあ琴奨菊が言ってるように立ち合いで圧力をかけて、まあ先手を取るってことでしょうかね。なるほど。今日その琴奨菊吉風、後半楽しみな相撲が待っています。大相撲放送この後5時5分からは総合テレビでご覧いただきます。この後5時5分から総合テレビでご覧いただきます。あと30秒少々です。琴奨菊を応援する横断幕も掲げられています。福岡国際センターです。大相撲放送この後総合テレビでお伝えします。За одоо дээд зэндааны 3 дахь өдрийн барилдааны 2 дугаар хагас Икио Готоюки нарын барилдаанаар эхэлнэ. За NHK-гийн бас нэг сувгаар сумагийн тэмцээн одоо дамжиж эхэлж байна. Ингээд NHK-гийн 2 сувгаар бол шууд нэвтрүүлэг явж байгаа. 福岡国際センター、海に近い福岡国際センター、初日はこの福岡もかなり気温が上がりましたが、昨日からは少し気温も下がり始めた福岡です。正面の解説に元大関琴風の小車親方、向こう正面に元小結普天王の稲川親方、正面の実況が三部です。東西の花道のリポーター、東船岡アナウンサー、西刈アナウンサーでお伝えしています。土俵上後半最初の一番。За Икио ихний 2 өдөр дарааж давсан. Өнгөрсөн 9 дугаар сарын тэмцээнд бол
их сайн барилцсныг үзэгчид санаж байгаа. Эхний 11 өдөр бол 10 даваатай тэмцээнийг тэргүүлэгч бүчүүдийн танд болсон. За сүүлийн өдрүүдэд бол сэтгэл зүй бас тэмж доктортой байж чадаагүй. Дээрээс нь башууг тэргүүлж явсан өндөр цолтой бүчүүдтэй онол таарсан. Тэгээ сүүлийн 4 өдөр унаад ингээд 11 даваа 4 унаатай тэмцээнийг өндөрлөөж байсан. Энэ сард Маягийн ширгийн 4 хүртэл чансаа ихад эхний 2 өдөрд авчихад байгаа. За өнөөдөр Садагатаке дивжээний за хүчтэй Тачиай гээд түлхээд алгадаад явдаг юм онцлог барилдаантай Котоюкитэй онол таарсан байна. 先場所は勢いがこの琴勇気を押し出しで破りました。За Котоюки Маягийн ширгийн 6 төчигдөж байгаа. Энэ бол Котоюкигийн хувьд бол хамгийн өндөр чансаа нь. За Киой төрүүлээ басчлаа. За дижийн цахныг зайлсан. За Котоюки маш хүчтэй ингээд үлхээд хүзүүрөнд тулаад явуулсан. За дижийн цахад Икиой хариум их хийж хүнд байдлаас өнөөдөр 3 дахь даваагаа авч байна. Икиой за Тачиай дээр бол Котоюки их хүчтэй босоод за өрсөлдөгч нэлээд ухраагаад дижийн цахад очиод дуган давуу тал Котоюкид байсан. Тэгээд боломжоо ашиглаж чадалгүй өвдөж шороолоо. За их сайхан өрсөлдөөнтэй хүч шавхсан барилдаан үзүүлэлээ хоёр бүх. Сайн дижийн цахад үнэхээр бас сайхан тогтож үлдсэн. Киой 右を封じていきます。ここは出るしかないですからね。ちょっとここで足が揃ったんですかね。右からうまくすくわれましたね。Котоюкигийн хувьд бол ер нь ингээд тэгээд буруу ярилцлаа гэж хэлэхэргүй байгааз. Бүхэл одоо арга техникийг л зөв хийгээд явах шиг болсон. Зүгээр хамгийн сүүлд нэг хөлний зогсолт бас нэг тийм зэрэгцээ ч юм уу нэг тиймэрхүү болчих шиг боллоо. Тэгээд яг одоо бүр хамгийн одоо сүүлчийн моментод хам хүчрээ түлхэх тохиолдолд хоёр хөлөөрөө яг зэрэг зогсож байгаад түлхэхгүй бол түлхэх тохиолдолд тэрнээс өөр тохиолдолд дандаа хөл болоод урд тоон шигэлтэй явж явах хэрэгтэй юм шиг байна. За NHK-гийн бас нэг суугаар одоо сум явж эхэлсэн учраас өнөөдөр сая энэ цаг мөчийг хүртэл болсон барилдаануудад давталж үзүүлж байна. За эхний барилдаанд Китатайки Кагаягийг давсан. За Чиотори Тоёибикийг давж 3 дахь даваагаа авсан. За энд Асасикири Чиотайритай барилдсан байгаа. Хоёр бүх хоёулаа эхний 2 өдөр даваа авч чадаагүй байсан. Асасикири Чиотайриг давж нэг даваа 2 унаатай боллоо. За Такеказе Дайэшо нарын барилдаан дижийн цахад Такеказе хариу хийгээ зайлаад энэ сарын тэмцээний 2 дахь даваагаа авсан байгаа. За Такаясу Шохоза нарын барилдаан. За эхний барилдаан зэрэг унсан гэдэг дахиж барилдаад 2 дахь барилдаанд Такаясу Шохозоныг авсан. За дээд зиндааны шинэ бүх Митаки юуны Сококройтой барилдсан. Эхний 2 өдөр дараалж давчхаад байсан Митаки юуми өнөөдөр Сококройд өдөр широтсон.
Сококрыг 10 гар маавш нэрсэн чинь 100 гар сугадаад өрсөлдөж өгч дэвжэнээс гаргасан. За Гагамаро Садано Фужи нарын дээд зэндаанаас хамгийн хүнжинтэй хүчүүдийн барилдаан Гагамаро давсан Садано Фужи 3 өдөр дараалж өрдөг шагаадсан байгаа. この1番の後残りの4番の取組をお伝えします。土俵に豊ノ島と遠藤が上がっています。人気の遠藤が上がって館内がまた歓声が大きくなりました。1勝1敗の豊ノ島。 За одоогоор барилдчаад байгаа бүгжүүдээс бол Чиотайрю, Садано Фужи, Докшорю нар бол даваа авч чадаагүй байгаа. За одоо дивжин дээр гарч ирсэн Эндо мөн эхний 2 өдөр өвдөг шороодсон. Өнөөдөр Тоёно Шиматай оноолт арчээ. 合わせる行司木村翔太郎。遠藤が突っ張っていきます。 За Эндо. За ингээд 3 өдөр дараалаад унжлаа. Сая бол бүр Маавшины ардаас бариад авах ч гэсэн ийм боломж Эндод байсан. Тэгээд Тоёно Шима үнэхээр барилдаанч бүх гэдгээл харууллаа. ザマイシェルギン4дээр эсийн сард барилдаж байгаа Эндо. Эхний 3 өдөр дамжил тааруухан барилдаж байна. За нэг үзүүрэн тулаад түлхээд явсан. Тэгээ баруун гар Маавшны барьцанд хүрсэн. За энэ барьцыг нь бол тавиулсан Тоёно Шима урдуура гүйлгээд татахт нь бүтэн эргээд Тэршээ дүлхээ явахт нь одоо дэвжээний цахад зайлаад давсан Тоёно Шима. За энд яг баруун гараараа Эндо барьцанд хүрсэн. Тэгээд дэвжээн дээр бүтэн эргэж яхад нь бол ингээд Тоёно Шимаг араас нь тэрээд барьцан түрээд авах юм боломж ашиглаж чадсангүй Эндо. Тэгээд техник 3 өдөр дараалаад унж байна. Санийч даваагүй хүчүүдийн тоонд орж байна. 4 бүх одоогоор бол 3 өдрийн дараах байдлаар нэг ч даваагүй яваа. Өнөөдрийн барилдаануудыг бас үргэлжлүүлэн тааханд дахин давтаж харуулж байгаа Кайсей Такара Фужи нарын барилдаанд Кайсей давж 3 даваа авсан. За Хоморо Фужи Тамааши нарын барилдаан Тамааши төлөхөд их сайхан одоо цэзүүн төлөхөд барилдааны санаасыг аваа явсан. Дэвжээний цахад хариу бүхэнд орцсон. Хоморо Фужи энэ сарын тэмцээний анхны даваагаа авсан. За Докшорю Садановми нарын барилдаанд шууд одоо золгоон дээр Садановми 2 гар дотор ороод лав барьцтай болоод давсан байгаа. За Гүкшихо өнөөдөр Амууртай барилдаж өрсөлдөгчөд авснаар Гүкшихо Эрдэнэтр 2 даваа 1 унаатай болсон байгаа. 総合テレビでご覧いただけなかった前半の相撲をご覧いただきました。幕内の結果です。北大輝が寄り切り、十両の輝き幕内で相撲を取りましたが敗れました。千代鳳が突き落としで3連勝としています。朝関龍が上手出し投げ。 За 3 даваатай бүх бол одоогоор Чиотори Кайсей навгаа. За сая Икиой Котоюкиг давснаар мөн 3 дахь даваагаа авсан. За 3 унаатай бүх бол Чиотайрю Садано Фужи. За сая Эндо бас өвдөг шороод 3 унаатай болчлоо. 前半の高安松鳳山は物言いがついて取り直しの相撲になりましたが、さあДокшорю юм өнөөдөр Саданоомид төгшөрөөдсөн. За одоо цолтой бүхчүүдийн барилдаан эхэлнэ. Сикиваке Дочиозан Амины Шикитэй барилдана. За өнөөдөр Сикиваке Миогирю Кисэний садотой оноолт тарсан байгаа. За Озики Тэруно Фужи Магиширо Окиноумитэй барилдахаар оноолт тарчээ. За Озики Гоёдо Комсуби Точино Шинтэй Озики Катошо Гику
Комсуби Шиказэтэй. Якозна Хакхо Оснара шитэй. Якозна Какриучи ножтой. За Якозна Харума Фужи өнөөдөр сүүлийн барилдаанд Аои Яматай барилдахаар тусцсан санаал тараад байна. 先にひねろうというそういう思いもあったようですね。その辺はさすがですね。まあよく考えてるんですね。まあその半回転分距離が空きましたね。なるほど。そこを手を伸ばすようにいったもんですからもう状態が。За ер нь одоо барилдааны 2 дугаар хагас эхлэнгүүт л одоо том цолтой бөхчөд барилдаж эхэлж байгаа тийм ээ. За ягаад гэвэл үзэгчид ойлгож байгаа одоо 3 оз аюу Якозна 4 Озаки. За тэгээ хоёр хүмүүс би 2 Секивакад цолтнууд байгаа. Яг л цолтой бөхчүүд бас харьцангуй олон байна гэж хэлж болно. За Точиозан Секиваки өнгөрсөн тэмцээн дээр бас их сайхан барилдсан. За энэ тэмцээн дээр за нэг унаатай болцсон явж байгаа. За өнөөдөр маргааш ер нь бол харагдан да ямар шүү байгаа нь. ちょっと左にずれた右左から押っつける栃尾山引きました叩き込みです。 За их сайхан босч байна. Бас л гараа урдааваад. За тэгээд Аминишкигийн нэг жоохон тийм зөрсөн маягтай очсон. Тийм зайлж болтсон биш. За тэрийн сайхан тогтоогоод ингээд сайхан барилдаад авчлаа. 決まり手は突き落としです。ちょっと小車さん、アミニシキが左にずれました。そうですね。右から顔を張って左に、ずれてますよね。左の前三つ上手取りたかったんでしょうね。Сая давталтан дээр харагдлаа. Секиваки Точиозан тэр баруун гараа бол урдаа авч явж байгаа. Гэхдээ зүүн гараараа тэр одоо их сайхан хавчиж явж байгаа тэр. Тэгээд сайн хавчаагүй тэр Аминишкигийн баруун гараа бол орох гээд байна. 今日のような相撲を見ると栃尾山はやっぱり地力があってね、強いなと思うんですけどね。За Секиваки Точиозан 2 даваа 1 унаатай болж байна. За Озаки цолнууд одоо төлөө зорж барьж байгаа бүхэн удаад бол ингээд аль болох ихний өдрүүд өвдөг шараадахгүй олон даваа авахыг л зорж барьдах хэрэгтэй. Өнгөрсөн машаад бол бас 8 даваа 7 оноотой болсноор ойрын үед бас Озаки цолны болцол сонсох талаар бол бас боломж багасаад ирсэн. За маргааш 4 дахь өдрийн барилдааны оноотууд гарсан байна. Шоутын руу нэмсрэн Тенкай хотоо барилдах юм байна. За Азамариу Токшин хотоо барилдах юм байна. За Араваши Акисе Яматай барилдана. За Таканива Жокорутэй Кагамио Хиденомитэй барилдах юм байна. За Дээзиндан 4 дахь өдрийн барилдаан. За Асасикру Чио Торитой барилдана. Сэро дэшэ гарч Дайе Шотой барилдах юм байна. За Кёкшухо Тамаоши хоёр хоорондоо таарсан байна. За Озаки Теруно Фужи маргааш Аои Яматай барилдана. За Майгашрагийн тэргүүлж байгаа Ичножо одоо их авраг Харума Фужитэй. За Якозуна Хакхо Йошиказэтэй. Якозуна Какирю Оснараштай барилдах юм байна. 吉風は明日も上位戦が組まれて横綱白鵬戦です。土俵に妙義龍と稀勢の里が上がっていきました。 За маргааш Якозна Хакхо Комсуби Йошиказэ нар барилдахаар таарсан. Йошиказэ Якозна Хакхотог өвдөг шаруудлахгүйгээр 3 даваатай
2 дахь уу эсвэл 2 даваа 1 унаатай маргааш барьж дахь уу гэдгийг бол тун удахгүй бид харах болно. Тэгээ Йошиказагийн хувьд бол өнөөдөр барилдаан бас их нэлээд чухал. Ер нь хэрвээ тэмээ Озаки Котошогикугаас өнөөдөр ингээд давчих юм бол маргааш ер нь зоригоор яаж ч мэдэн шүү. За дэвжэн дээр Сикиваки Миогирю Озаки Кисэнэ Сатотой барьтаар гарч ирсэн. За Озаки өчигдөр Комсуби Йошиказад өдөг шороотсон байгаа. Тэгээ Озаки Кисэнэ Сатогийн хувьд бол өчигдөр бид ярьж ирсэн. Сүүлийн хэдэн тэмцээнд нэг жоохон дэм унжирдуу болчиход байгаа. За өнөөдрийн барилдах өсөлтөгч Сикиваки Миогирю бол барилдаан бас ер нь бол муугүй болоод байгаа шүү. Намхан орж ирдэг. Тэгээ нугдаачгаад барьц өгдөггүй. Тэмчээс Кисэнэ Сатогийн хувьд бас эвгүй байх болов өнөөдөр. Сүүлийн 2 барилдаанд бол хоорондоо барилдахад бол Кисэнэ Сатод авчгаад байгаа юм байна уу нь бол. За сайхан тогтоолоо харин. За энэ баруун гарын хавчилт бол Кисэнэ Сатогийн уг нь бол дархан их юм. Ойр тарагдааг өнөөдөр бол их сайхан хийлээ, их сайхан хавчиж орж байна. За энэ баруун гарынхаа энэ хавчилт энэ алгадалтаараа бол Йокозуна хахгүй бол хэд хэд унахсан юм байдгийг. Ойр тарны техник нэхэ хийхгүй байгаа нь өнөөдөр их сайхан хийлээ. 引かずに思いとどまってね、左から追っつけて、しのいで、しのいだのが良かったと思います。この立ち合いです。ここやはり稲川さんちょっと起こされてるんですね。起こされてますね。起こされてますし。За үүний Миогирю бол бүр гайгүй болсон шүү. За тэр гар солих гэж барьц солих гэж байгаад хамаг юм алдсан юм байна. За ер нь ч хэцүү байсан л да. ちょっと立ち合い受けてしまいました。そうですね。おっつけもちょっとこう高かったですけどね。腰が高いまま。За баруун гар тэгээ дотор оруулах гэсэн байгаа л тэгээд өдөг шороодлоо. Миогирю. Уг нь бол Миогирюгийн талд байна шүү тачиай. Цэжинсхөө зүүн гар дотор орцсон байсан. Тэгээ Миогирю бол тэр барьц солих гэж оролдохоос өөр яах байсан бол бас уг нь бол бас сөхөөд нь босгосон шүү. この稀勢の里が所属する田子の浦部屋は二所ノ関一門、小栗川さんと同じ一門ということで、この地方場所でも前場所場所前に一門の連合の稽古をしています。稀勢の里に話を聞きますと、地方場所でもこうやって連合稽古を組んでくださる親方の皆さんに本当に感謝しています。ですからなんとか結果で応えなければいけないんですと話をしていますが、やはりそもそもやはりこの稀勢の里や琴奨菊を За энэ мэрэгжлийн сумуугийн одоо аль биесны гол барилдааны энэ тэмцээнийг NHK телевиз тийм Японы үндэсний одоо олон нийтийн телевиз шууд дамжуулдаг Японд. За өмнө нь бас нэг хоёрын том телевиз бас дайжест тийм одоо хэлбэршүүлсэн маягаар бас дамжуулдаг байсан. Одоо бол NHK-л ганцаараа дамжуулж байгаа. Тэгээ NHK-гийн шууд дамжуулах одоо баригад 5-6 ийм тайлбарлагчд байдаг. За өнөөдөр бол Санди гэж энэ хөтлөгч тайлбарлагч гол одоо тайлбарлагч нь суудал дээрээс тайлбарлаж байна. За өөр бас хоёр одоо сэтгүүлч энэ тайлбарлагч одоо хоёр одоо жигүүр тэгээ зүүн баруун жигүүрээс одоо орж ирэх бөхчүүдийн замд зогсож байгаа одоо бөхчүүдийг орж иж байгаа байдлыг за бөхчүүдийг унсан давсныхан дараа сэтгэлийн сонсож энэ гол тайлбарлагчдуугаа дамжуулж мэдээлдэг. За тэр хоёр одоо гол тайлбарлагч биш шүү дээ. Тэр хоёр тайлбарлагчийн одоо дуу хоолойч гэсэн шууд дамжуулалтанд бас орж иж идэг. 大関の中では優勝経験のあるこの照ノ富士。За бидний хувьд бол бас энэ UBS телевиз одоо 2003 оноос байна уу та. Одоо тасралтгүй одоо 10 жил одоо ингээд шууд дамжуулж байна. За бас сумууд орж байгаа Монгол өвчүүд
За энэ бүгчүүдээ аргийнх нь найз нөхөд за ер нь одоо сумоо сонирхч бүх монголчууд бас UBS телевизэд бас талархаж явдаг. Тэгээд бас одоо энэ 7 хоногийн сүүлээс 5 дахь өдөр хагас сайн бүтэн сайнд бас нэг тийм зочин авчирч бас тайлбарлаж үзт юм уу гэж бодож байгаа бас нэгэн хэвийн байдлаас нэг жоохон гарах гэж. За одоо ингээд дивжин дээр Озеки тэрний хүж гараад ирсэн байна. その時は滝風とやっていたんですが、まあ膝を確かめるような稽古でしたけどね。 За баруун хөлний үрдэг. За ер нь баруун хөл тэр чигээрээ бас нэлээд тийм том болттой харагдаж байна. За энэ болт бол бас нэгдүгээр бас одоо мэдээж өвдөлт зовнилтыг багасгах нэгдүгээр. Хоёрдугаарт бас тэр булчин шүүмсийг бас ингэж базж өгч тийм ээ. Яг тухайн одоо яг барилдах үед бол бас одоо төвлөрөл одоо анхаарал хүч төвлөрүүлэх бас тийм нөлөө болох зорилгоор юм болт хийдэг байх. За өчигдрийн барилдаанд харж байхад бол одоо хөл дээр бол ачаал ирэхэд бол өрөөсөө барилдаж болохгүй байх шиг харагдаж байсан. За барьцууг нь өгөхгүй хавчаад явах нь явж гэн зүгээр. За Окинами бол өрөөсөө барьц авах гал өрнө. За одоогийн байдлаар бол зүгээр зүүн хөлн дээр л ачаалалтад явж байна. За зүүн гар нь бол Мавашинд хүрэхтлээ. Озекигийн. За баруун гараар бас барьц авах гэж оролдож байна. За доктор алдчихлаа барьц. За мөн сайхан хийлээ. Окинами бол бас давхар мордоод бас で踏ん張って投げに行きました。2勝1敗としています。 Саозаки тэрнөө хүчи. Хоёр дахь даваагаа болоо. Тэгээд Окинами бас яг тэр барьцаа солиод дотор оруулаад тэгээд мордог нь Озаки хөмрөө болгоод сайхан давлаа. Тийм тэгэхээр өдөр болгон ингэж бас их тооцоолж зөв барилдаж бас гэмтлээ бас сэтрээждгүй шиг одоо барилдах шаардлагатай байх. За одоо энэ эхний хэсэгт бол тэр Окиномигийн зүүн гарыг бол хавчиж энэ гол төлөвлөл тэр барьцыг олохгүй л гэж барилдсан. За одоо энэ Окиноми дотор оруулсан. 気持ちをどう切り替えてこの相撲を変えていったんですか。もう私はもう下がったらまた татхад нь бол Окиноми мордсон. Зүйл дээр нь сая бол одоо мехи ихэд бол баруун хөл дээр бол ачаал ирж байгаа. За тэн дээр л их бол болгоомжтой байх хэрэгтэй байна л да. 確率が低くなるっていうことを考えてそういう相撲を取るようにしたんですね。そういった気持ちが照ノ富士にも必要でしょうか。 Сая тэр баруун гар тэмээ тэрний хүчийг тэр Окиномигийн хүзүүн дээр дарж штэ. Энэ бол бас яг тэр баруун хөлн дээр ирэх ачааллыг багасгаж өгч байна. Хэрвээ дан 100% одоо хөл дээр ачаал ирэх юм бол бас хэцүү. 素晴らしいです。 Саозаки тэрнөө хүчи ган эртэн. Хоёр давны гоноотой болж байна. Тийм зүгээр одоо маргааш нөгөөдрийн барилдаан дээр бас яах нь одоо харъя. Тэгэхээр бол одоо миний бодож байгаагаар бол төсөөлж байгаагаар бол тэр хөлөнд ачаалал их өгөхгүйгээр. За одоо бол төрүүлэх гэж ч юм уу эсвэл их олон давх гад хитрхи их тийм бас хичээгээд нэг хэрэггүй байх. За ямар ч байсан 7-8 давчхаад нэг цолоо хамгаалчаа тэгээд ерөнхийдөө л гэмтлэл эдгэх тал руугаа хичээсэн зүг болов уу гэж бодож байна. 今場所だけでないですからね。怪我しないようにね、千秋楽まで行ってほしいと思います。これで2勝1敗としました照ノ富士。明日が碧山。 За одоо Озеки Гоэдо Комсуби Дочино шинээр гаргаж ирлээ. За Озеки ихний 2 өдөр дарааж давж хаад байгаа. 2 даваатай. Дочино шин 2 өдөр дарааж
土俵には栃ノ心と豪栄道が上がって仕切りが始まっています。そして土俵下、もうすでに東に琴奨菊、西に嘉風が控えています。За энэ үрданы дараа дэвжин дээр гарах Озекийг Отошогику дэвжиний хажууд орж ирээд арайдсан. Өнөөдөр түүнтэй Комсуби Yoshikaze барилдахаараа таарсан 2 бүх хоёулаа 2 даваатай яваа. そしてその前を大砂嵐と白鵬が今入場してきたところです。この栃ノ心豪栄道の取り組みの後に琴奨菊と嘉風の今日の楽しみな相撲が待っています。土俵に上がった栃ノ心、今場所は2連敗。先場所10番勝ちましたが関脇の地位が開かずに今場所も東の小結です。そしてこちらが角番の大関豪栄道。豪栄道の2日間は小車さん、いいと思いますよ。よく足も出てます。За Озеки Гоэдогийн хувьд бол за энэ тэмцээн дээр бол цолоо хамгаалж барилж байгаа. Өөрөөр хэлбэл 50%-ийн хэмжээнд үзүүлэхгүй бол 8 давхгүй цолоо одоо хураалгана. Чансаа буурна. Тэгээ эхний 2 өдөр бол бас ер нь нэг тийм уугүй харагдсан. そしたらもっと楽にね、今場所成績残せるのになと思ったんですよ。今度冬の巡業の時言おうと思ってるんですよ。番付発表から終わってね。За тэнцээний өмнөх бэлтгэл бол бас нэг муугүй болсон юм шиг байна. Огромаа Ятагийн хэлж байгаа бол3人の大関が束になって、三横綱にぶつかっていかないといけませんからね。もう早くもうこの3人の中から綱締めるのを見たいですよ。さあ土俵が制限時間いっぱいを迎えました。玉次郎の待ったなしの声です。Яг хав барьцнаас бол Гоэдод бас барилдахад тийм амар биш байж магадгүй. Тийм учраас нэг тэрвэрч юм уу. За дотор гарах гэж чадсангүй. За энэ барьц бол Гоэдод нэг тийм сайн барьц биш ээ. Өөр барьцаалтаад За栃ノ心энэ сарын тэмцээний анхны даваа авлаа. Озеки Гоэдо дүүшрээд 2 даваа 1 унаад болсон. Тэгээ уг нь бол одоо Озеки золтойгоор ингээ барилдж байгаа бүхэд одоо Гоэдод бол нэг тийм хэмжээний ухаан одоо байх л өст одоо энэ яг энэ хав барилдаж болохгүй бүхчүүдтэй яаж барилдах вэ гэж өөрийнхөө нэг тогтсон барилдааны аргаар л аль хэдийн бий болгоцсон байх хэвээр. Өөрөө бол нэлээд харамсаж явах шиг байна. Жоохон таллаж очих юм. Эсвэл тэр 100 гараа урдаа авч очих нь босгон ч болсон юм байна л да. そうですね。どちらにしても先にね左の上手を欲しいところだとは思うんですけど、逆にね栃ノ心に左の上手取られてしまいましたよね。早かったですね栃ノ心の上手。そうですよね。そこが一番のね、範囲だと思います。 Тэсээ одоо бүтэн тийм ээ Инагава Ятагийн хэлж байгаа бол栃ノ心зүүн гар ингийн栃ノ心зүүн гар төрүүлээд давуулаад маашинд хүрчиж байна. Энийг л барьц өгөх үү өөрөө харин зүүн гараараа төрүүлээд мааш авах юм бол тийм хөдөлсөн маягтай тийм ээ санаачлал гартаа авч барилдах. Ястаа байсан юм аа гэж. За ингээд Озеки цолтнууд ингээд унаад идэгин. Одоо өдөр шараадаг Озекиг үл одоо Отошогиг үл үлдлээ. Одоо Yoshikazeтэй барилдана. そして小結嘉風。 За нутагтаа барилдаж байгаа. Озеки Отошогиг.
この九州ふるさとで6勝9敗、大関として悔しい負け越し、そして一昨年は途中休場もあった琴奨菊です。なんとかこのふるさとでいい成績をふるさとのファンに見せたいという琴奨菊です。За жилийн өмнө Фукуокад болсон тэмцээнд бол Котошогиг бас сайн барилдаагүй 6-хан давсан байна. За 2 жилийн өмнөх тэмцээнд бол бүр одоо барилдаа өнжсөн байна. Барилдаанд тэмцээний дундаас. Өөрөөр л одоо нутаг дээрээ бол нэг тийм олигтой амжилт үзүүлж чадахгүй байгаа юм байна да. Тэгээ одоо өчигдөр бид нар бас ярьжсэн шүү дээ. Одоо Озеки Кайо Фукуокагийн бүх одоо Кайо байх үед бол барилж явах үед бол одоо Фукуокагийн тэмцээн бол их сонирхолтой. Фукуокагийн үзэгчид фэн хөгжийн дэмжигчид бол одоо уухаалан дэмжиж ийм сайхан тэмцээн болдог байсан. Кайо ч бас өөрөө сайн барилдаг. Фукуокагийн тэмцээнд Кюшү башууд も出足もついてますしね、この場所前の稽古もね、先ほど言った三大関の稽古でもね、いい稽古しましたよ。За Yoshikaze Дмитрий Казнака Крюк 4 Озеки Ксене Сатог давчгаад байгаа. Өнгөрсөн өшөөд бол бас Озеки Котошогийг хүтээ барилгатаа бас давсан. 対照的な相撲っぷりですから、もう吉風はもうこの対戦成績が悪いっていうのはとにかくやっぱり、立ち合いから当たっても跳ね返されてしまってる、それがもう一番の敗因ですから。За Yoshikaze Котошогигийн за зарим нь бас Yoshikaze-гийн нэр бичсэн. Цаас тийм ээ. 가 барьсан сууцгааж нь хөгжөөнд дэмжиж байна. それだけにやっぱお互い立ち合いが大事ですよね。もう20代の後半は За дээдсэндээ ахмад хөгжөөний тоонд тооцсон Yoshikaze. Энэ онд бол бас өөрийн хамгийн өндөр амжилтуудын үзүүлж 12 даваа авсан. 7 дугаар сарын тэмцээнд その中で奥さんが自分より後に入ってきた力士に先に三役に上がられて悔しくないのという言葉を。そうですか。やっぱり師匠よりもね、嫁さんに言われる方が効くんですよ。そうですか。男の子もできてね、なんとかこの子がね分かるまで取りたいっていう気持ちも持ってますしね。さあ時間が来ました。九州の大関。 За тэгээд эхний одоо тачаа золгоо бас юм шийднэ. За ялангуяа Yoshikaze шиг ингэж дайчин одоо өөрийнхөө зориг одоо сэтгэлээр үүж барьж байгаа бүхний хувьд бол төрүүлээд нэг жоохон ч гэсэн одоо Котошогиг нэг жоохон сандраагаад авах юм бол тэгээд яач ч мэдэндээ. За тэр нь Котошогиг хэдийгээр сайн барилдаад босоод их сайхан түлхээ явсан ч гэсэн хариу нэг гэж дэвжээний цагт бас ямар нэгэн байдлаар хажуу тийшээ зайлах босгох иймэрхүү хөдөлгөөн хийж мэднэ Yoshikaze. За Yoshikaze Котошогиг яг сайхан явлаа. Тэгээ ямар цай өгсөнгөө. За эхний 3 өдрийн барилдаан бол их сайхан болчихсон шүү дээ. Котошогиг Озеки. За 3 дагаалаад авлаа. Яг энэ ирчээрээ явчих юм бол бас Yoshikaze бол Котошогиг Озеки. Нутаг нэгтнүүдээ бас нэлээд баярлуулж мэдхээр шинжтэй байна. Маш зикио Котошогиг зантай барилдсан. の方もね立ち合い低くしてねなんとか残ろうとしたんですけどもう残す前により倒されてしまいましたね。こちらは敗れたYoshikazeです。師匠の小車さんが今日解説ですが、小車さん、いかがだったでしょうか。私が
取る前に言った通り、やっぱ右から抱え込まれてね、動きを封じられましてね、当たりは悪くないんですがね、それ以上にやっぱ琴奨菊のЗанцэж мөргөө 100 гар Шиказагийн гар маашны барьсан төвхтөн шахаад барьцыг алдуулаад ингээд түрээд явсан. ですから吉風がこう回り込む空間がなかったですね。これ吉風もろ差しなんですね。もう入ってるんですがね、もう止まらないですから。悪くなかったんですよ。この左の押っつけ効いてますよね。左からもつけてるんですね。ここ腰浮いてるんですけどね、やっぱり相撲は形より馬力なんですよね。それを証明したような一番ですよね。いやー、さすがにこのふるさと九州では負けられないというその気持ちが出ました琴奨菊3連勝。いい勢いでしたね。この相撲は良かったですね。明日栃黄山戦です。吉風敗れて2勝1敗、明日も上位と。 Сая бол бас Yoshikaze бол бас дотор 2 гар ороод бас барилдууд барилдчихаар байсан мэн зүгээр. Гэхдээ Котошогийг бол маш хурдтай болсон учраас тийм ээ. За Озеки гоёдог унагсан Точношин ярилцлага өгч байна. Тэгээ одоо золгоон дээр бол бас даваа байдал бий болгож авсан. За өнгөрсөн тэмцээнд сайн барилдаж тэгээ 2 онтой тоогоор давсан. Тэгээ энэ тэмцээн дээр ч гэсэн бас энэ болж игэл олон даваа авах санаатай байна. За маргаашны барилдаанууд бас хичээж барилдах болно. Өнгөрсөн тэмцээнд тэр Комусиби цолтоогоор гарч иж барилдаад 10 давсан. そうですね。2桁勝ってますからね。審判部もちょっと悩んだんじゃないですか。張り出しを作ろうか作るまいかってね、悩んだと思いますよ。 За одоо Yokozuna цолтой бөхчүүдийн барилдаан. За 2 өдөр, эхний 2 өдөр 2 даваа аваад байгаа. Yokozuna Hakuho Магишира Озна Арашинаар барилдахаар гарч ирлээ. とにかく胸を合わせないように低く当たろうと思いましたけれども、相手のやはり За Озна Arashi өчигдөр Yokozuna Харамахужийг давсан байгаа. それだけ琴奨菊の出足、左右から挟みつけるような相撲、素晴らしい相撲を取りました琴奨菊です。ちょっと琴奨菊がこれ楽しみになって、なんかいい時をね、思い出したような相撲ですよ。あれは彼の相撲なんですよ。体勢が悪くてもね、一切構わずやっぱり前へ出ていくっていうのが彼のいいところだったんですよね。それがちょっとこう型に入りすぎる、型を作ってからっていう相撲になんかちょっと変わってきてて、成績が上がらなくなってきてたんですがね。あれを今日の相撲でもう思い返したと思いますよ。そうですね。今場所はやりそうですよ。そうですね。三部さん、琴奨菊ですけれども、刺されたんだけれどもいい踏み込みができましたと、今日はもうそれにつきますということですね。3連勝できています琴奨菊です。 За ингээд Yokozuna цолтнуудын барилдаан хийж байна. За 3 Yokozuna. За гуруула маш сайн барилдаад хэн төрүүлэх нь одоо мэддэхгүйгээр сүүлийн өдрүүдийг хүртэл барилдах юм бол тийм ээ. Тэрэн шиг одоо сонирхолтой башаа байхгүй болон зүгээр. Гэхдээ Yokozuna Kakuro нэг унчлаа. За Харамахужи аваргын хувьд бас гэмтэл мэртэл бас барилдаанд нөлөөлөд энэ бас нэг унчлаа тийм ээ. Гэхдээ л одоо бас тэмцээнд дөнгөж эхэлж байгаа учраас цаашдаа бас одоо аваргууд сайн барилдах юм бол бас өрсөлдөөн өндөр төвшөнд одоо өрнөх ийм боломжтой юм аа. Sa 今日の相手が小車さん、大砂嵐で。 そうですね。За Yokozuna Hakuhoгийн хувьд Озна Араши бас нэг талдаа бас барилдахад бас хэлбэр байж болно. Нэг талдаа гэдэг маань одоо том биетэй хав бариад авах тийм боломжтой. Гэхдээ бас их заримдаа яах нь мэддэг гэд бужигнаад явчихдаг учраас бас ийгүү байж болох талтай.
За авраг одоо маш хурдан босоод барьцаа авчих юм бол ер нь барилдаан одоо шийдэгдэж байх. Гэхдээ өмнө нь бас 秋場所では大砂嵐が白鵬の体を浮かせる相撲もありました。上手速い攻めを見せます。がっぷり胸が合いました。 За ямар ч байсан хав бариад авлаа. Дэвжиний загт одоо авраг санаачлаг гаргаад түлхээд явах байх. Гэхдээ ооснараа шиг бол бас хүчтэй. Тийм учраас бас дэвжиний захад бол бас за их сайхан сууж ин авраг. За ооснараа шиг их хүчтэй байна. За үлдсэн шүү. За энэ хүчтэй аврагаас ингэж тулж хариу нэг хийж үлднэ гэдэг бол бас за аврагыг мэдж байгаа учраас за бүр ингэж мөрөнд нь толгоогоо нааж гаад түлхэж гаргалаа. За ооснараа шиг бол ийм хүчтэй бас. Бас их сайхан барилдаан бодлоо. Тэр дэвжээний захад их хүнд байдалд тогтож үлдсэн. За тулж бас хариу нэг хийсвэ чатар баруун гар нь нэлийн цуцсан шинжтэй ооснараа шиг. Тэгээ акваор бол ийм хашир айхтар тооцоодоо өрсөлдөгчөө их зөв үнэлж барилдаг. Өчтөр бол бас өөрөөсөө хүнжинтэй Чиножиг бас барьцаа бурлавшруулж хагаад их ашир барилдаж бас давсан. 戻って左が少しずれる形で白鵬がもうここは速い攻めに行ってここからじっくり慎重になりました。やっぱり上手を取られるのが嫌だったんですか。そうですね。そして左からまあ振り回したんですけどね、はい、ちょっと上手取られてしまいましたね。そこからじっくりと、ここはまあよく残しましたね。はい。 За нэг хичээсэн шүү. Тэгээ бас ооснараа шиг бас чац өндөртэй учраас ингээд үлдээд байгаа. 白鵬もまあ無理にっていう感じですよね。慌てなかったですね。もう一回土俵中央に戻ってね. Тэгээ сая ягуурмаа ягата сэлж инэлтэй. Авраг бол бас хитрхийн энэ дэр хүчтэй хам хүчээ бас гаргахгүй байна. За ер нь болигээд ер нь баарагуд нь одоо энэ байрлал өөрчлөөд тийм ээ. Тэгээ дараагийн довтгоо бол одоо нэлийн тийм доотлоос нь өргөсөн байдлаар явж штэ. Яг нөгөө тулж биш. Тэгэхээр энэ дээр л одоо авраг хүний одоо нэг ухаан одоо гарч байгаа штэ. Ер нь бол ярьдаг штэ. Ямар ч спортын төрөлд бол чемпион тийм авраг хүн гэдэг бол бас ухаанаар одоо бүхэн төрлөөр барилдаг гэж тийм ээ. 先場所とはもう全く違うと思いますから。出稽古に来てくれてですね、吉風と20番ぐらいやってました。その後私に膝が痛くないですっていうことを言ってましたからね。やっぱり自分で確かめて、これぐらい稽古したら自分の膝どうなんだろうっていうのはね、の確かめながらやっててまあ痛くないですってニコッとЗа Экозна Акхо их 3 дахь даваагаа авсан. Тэгвэл одоо Экозна Гакрю Ананд маягийн ширгийн зүүнний тэргүүн бүх Ичиножо Ичинорноор онолтарч барилдах гэж байна. Бас их сайхан сонирхолтой барилдаан болох хаа. Тэгээ сая одоо Огурома Аяката бас хэлж байнта яг бэлтгэлийн үед бол Экозна Акхо одоо манай дэвжин дээр ирж бэлтгэл хийсэн. Тэгээ Йошиказатай бас барилдаж үзээд тэгээ барилдаж байгаа тэр байдлын тэр харахад бол өөрийнх нь тэр гэмтэл эртэл одоо хэр зэрэг идэгсэн байна уу, өрсөлдөгчд ямар шүү байна уу гэдгийг бас мэдэж үздэг тийм ээ. Тэгээд ер нь бол гэмтэл бол ерөнхийдөө гайгүй байгаа шүү гэж Огурома Аякатад бас хэлээд тэгээд бэлтгэл тэр жөнгөө өнтерт бол их тийм ухаалаг өөрийгөө бас хянсан тийм ээ. Их тийм зоригтой хийдэг. Аргагүй л одоо авраг хүндээ гэж саярлаа. За Якозуна Какурюгийн хувьд бол одоо Майгашрагийн нэгдүгээр дээр имлэгдсэн Ичиножотой бас тулж хав барьцнаас барилдах юм бол бас ер нь хэцүү байж болох талтай. Тэгээ аврагын хувьд бол ер нь Ичиножог хөдөлгөж л барилдаан дундаас л өөрийнхөө мэх техникийг гаргаж барилдахгүй болвол яг хав барьцнаас бол бас хэцүү байх. Нэгдүгээрт бол Ичиножо бол жин ихтэй. Хоёрдугаарт бол барьц авчих юм бол
баглах маягтаа ингээд өөрлөгөө татаад явахад бол бас Ичиножо бол бас нэлээд сайн шүү. Техник сайтай. やはり重いですから、先に上手を与えないように攻める。Сая миний ярьсан санааг бол сайн Футэн оо тийм ээ. Инагава аяагата сая яг хэлж байна. Төрүүлж дөрвөн санаачлаг гарч барилдахгүй бол жин ихтэй учраас Ичиножог бол бас тогтсон байдлаас бол барилдахад хэцүү байхаа гэж аврагд. Өнгөрсөн жилийн 9-р сард яг анх дээзийн данд гарч ирж барилдсан башоодоо бол Якозна Какрюг давж байсан Ичиножо. За нийтдээ 6 удаа таарч барилдахад бол Якозна Какрю ананд 4-т давсан. За хоорондоо 7 дахь удаага дээзийн данд таарч барилдах гэж байна. За энэ байрцуулбал Какрю аврагын талд байх шиг байна. Гэхдээ бол яг хоёр тас тулцсан байгаа учраас бас яг зүгээр Какрю авраг одоо эндээс хөдлөхгүй нэг талсын байдалтай. За Ичиножогийн зөвлөлтөө ердөөсөө шууд ингэж давтах. Жингэрээ аагалж тийм ээ. За авраг бол нэг урдуура гүйлэх маягтай ч юм уу эсвэл сөхөж урагшаа явж магадгүй. Одоо удах тусамд аврагд бол бас за аврагд бол их хэрэгтэй биш. За авраг сөхөөд урагшаа явлаа. Тэгээ Ичиножогийн хувьд бол аль болохоор хурдан хөдөлгөж урагшаа явах гэж барилдаж орлоо зүгээр энэ бол зөв. Гэтэ Ичиножогийн хувьд бол энэ барилдаан бас туршлага хуримтлуулсан бас нэг юм барилдаан боллоо. За Якозна Какрю ананд 2 дахь даваагаа авч байгаа нэг хүн сайн тэмцээний. Тэгээ Какрю аврагын хувьд бол тэр зүүн гараар бол хавчиж барилж байгаа бол маш зөв. Ичиножо бол бас нэлээд зүтгэхэд тэр баруун гарын барьцыг лавшруулдаг. Энэ өнөөдөр бол яг тийм боломжийг олгосонгүй. やはり頭つけてですね、右の肘を張って、逸ノ城の左の上手、これを遠くして、うまくこう状態を起こしますよね。最後まで。Тэгээ аврагын хувьд бол сая тэр хоёр гарны барьц бол их зүүн явж байна. Тэр зүүн гараараа тэр Ичиножогийн тэр тоогоор нь ингэж хавчаад урагшаа явчихж штэ хөдөлгөөнгөө болгочихж байна. Тэгэхээр Ичиножогийн хувьд бол дараагийн тэмцээн дээр жишээлбэл аврагтаа тарахад яг ер нь аврагаар зогсохгүй өөр мөвчүүдийг яг ийм байдлаас яаж барилдах вэ гэдэг тал дээр бас сайн бодох хэрэгтэй. 形を取らないとですね、どうしても下手の相撲になってしまうと、自分の体重が生きないと思いますので、やはり立ち合いで圧力をかけて、攻めながら左の上手を取るっていう形で。Якозна Какрю 9-р сарын тэмцээнд төрүүлж зааны цэм 2 дахь удаа урьдсан. Якозна цовтойгоор бас анхных нь төрөө байсан. Энэ сард бол мэдээж анх удаага 2 башаа дарааж төрүүлэхийн төлөө баригдаж байгаа. За өнөөдрийн дээдсэн дааны барилдаан өндөрлөхөд одоо ердөө ганцхан барилдаан бидний өмнө өвдөд байна. За энэ бол Якозна Харума Фужи гэмт дөрж маягийн ширгийн зүүнний 2 түвчигдсэн Аояма нарын барилдаан. За Якозна Хакхо, Якозна Озаки Котошогику нар бол өдөр шороодог байгаа. За тэдэнтэй ижил амжилтыг бол Икиой маягийн ширээ цавтай хүчүүдээс бол үзүүлээд байгаа. За мөн Кайси 3 даваатай башааг үргэлжлүүлж байна. За Озаки Гоидогоос бусад тэмээ том цолтнууд давлаа. За одоо Якозна Харума Фужи барилдахад үлдчихэд байгаа. За Аояма бол одоо чац ихтэй, чац өндөртэй, жин ихтэй учраас бас яг эхний одоо золгоон дээр маш уртаа босч одоо хоолоонд нь ч юм уу цээжинд нь түлхэж сөхөөд ингээд явах бол нэгдүгürt хэрвээ тэгж болохгүй бол хажуулц хийж талс хийж зогсоод тийм ээ. Авраг
барилдах болов гэсэн юм бодогдож байна да. За Аояма бол 201 кг. Авар 200 гарчиж юу. За Хармаа Фужиха бол 133 кг. Энэ л нэг гийн хавцаас дээдсэн дараас хамгийн хөнгөн бөхчүүд энийг Косна Хармаа Фужи. За тэгээд энэ Чингийн зүрүү барилдааны ур чадвар, барилдааны мэдрэмж хурд ур чадвараар нөхөж барилддаг онцлогтой Косна. Тийм тэгээ аваргын хувьд бол одоо үзэгчд харж байгаа бахтын дэлгэцэн дээр харагдаж байна. За баруун гарын тухайн нэг гэмтэл одоо боолт. За тэгээд хоёр хөлний шагаа хаваар бол бас одоо гэмтэл байдаг. 非常に気になるんですけどね。今日もこれ相手一発がありますからね。春場所最後の対戦では春馬富士が За бас сая өнөөдрийн одоо нэвтрүүлгийг тайлбарлаж байгаа Санди нэвтрүүлэгч бас хэлж байна. Тэгээ гэмтэл бэртэлтэй байна гэдэг тусаа Йокозуна аврах хүнд бол бас тааруухан барилдах тийм шалтгаан байдаггүй. Заавал барилдаа хэллээ. За нэг дайралтаар бас аваа авчиж чадсангүй. За одоо бол за Аояма заасан. Уг нь бол бараг л болсон доо тэгээд. За Аоямагийн тэр өглөмийн өсгий давсан байж магадгүй. За тэр өсгий. Тэр өсгий яаж вэ? Аоямагийн. Тэ баруун хөлний тэр өсгий төрүүлж хөрсөн гэж үзвэл авраг даваа өгнө. Эсвэл зэрэг унсан гэж бас нэг үзэж болох талтай. Эсвэл зэрэг унсан, эсвэл Аоямагийн өсгий төрүүлж хөрсөн гэж үзэх болоод гэж бодож байна. Ер нь жоохон авраг болгоомжтой дайрлаа. はい、そんな感じです。軍配は碧山に伊之助が上げています。見ましょう、もう一度。この右のかかと、春馬富士も渡し込みに行っています。 За одоо энэ давтаж байгаа энийг бол одоо шүүгч нарт шүүгчдүүд бол одоо богино долгионоор бол яг ингэж харагдаж байна гэж цаанаас нь хэлж өгдөг. Одоо энэ давталтыг харж байгаа одоо сумг албаны хүн. За шүүгчид нэлээд удаан хэлцэж байна. За бараг л дахиж барилдуулах болов гэсэн юм л бодогдоод байна шүү дээ. 長い競技になっています。За Кайо, за Михогесаки Ояката, за Киношима нэртэйгээр үйлчилсэн Такатагава Ояката хаа. Заавал одоо 3 Ояката харагдаж байна. いろんな方向からの見てますからね。 За хурал дуустдаггүй.